12 дугаар бүлэг. Бурхны завхарч замаа алдсан хөвгүүд ба хорогдох хот. Шинэ хуучин гэрээнд Тэнгэрийн ариун ард түмнийг янз бүрээр нэрлсэн байдаг. Тэнгэр дэх тэнгэр элч, үе олон тэнгэрлэг дайчид, Бурхны хөвгүүд гэх мэт. Тэнгэрийн оронд хүний ертөнцтэй адил хаан, түшмэд, албан тушаалтан, түүнчлэн цэргүүд ард түмэн гэж бий. Тиймээс тэнгэрлэг дайчид, тэнгэр элч гэх нэрс нь Бурхны үйлчлэгч болохын хувьд оногдсон нэр юм. Бурхны хөвгүүд гэж Тэнгэрийн ариун ард түмнийг хэлж байна. Тэглээгээд тэнгэрлэг дайчид, тэнгэр элч зэрэг нь Бурхны хөвгүүдээс өөр биш. Учир нь бүгд л Бурхны амиа амьсгалаар бүтээгдсэн юм. Тиймээс бид ч мөн амьлах үедээ тэнгэр элчтэй адилхан болно. Библиэд ийм айлджээ. Лук 20:36. Тэд тэнгэр элч нартай адил тул цаашид үхэх боломжгүй бөгөөд амьлын хөвгүүд тул Бурхны хөвгүүд юм. Тэгтэл ийм эрхэм нандин сүнснүүд сатанд мэхлэгдснээсээ болж нүгэл үйлдэн хоригдлууд байдаг хорогдох хотод ирээд Бурхны ивэлийг өсөн хүлээж байна. Мосегийн хуулинд Израилийн 12 овог дунд 6 хорогдох хот байдаг. Санамсаргүйгээр хүн алсан алуурчин аль нэг хот руу зүгтэж цусан өшөө овогчийн гараас амиа хамгаалж чаддаг байжээ. Хоорондоо зодтолдох үед нэг нь өхөл, нөгөө нь заавал хүн алсан нүгэлтэд үүсэх ял авах ёстой. Харин санамсаргүйгээр хүн алсан алуурчин цусан өшөө овогчийн гарт баригдахаас өмнө хорогдох хот руу зүгтвал амиа хамгаалж чадна. Гэвч алуурчин хорогдох хот руу зүгтсэн ч мөрдөн байцаах явцад гин буруутай тогтоогдвол хорогдох хотын ахлагчид шилжүүлэн өгч хэрэгтнийг хотоос гарган ялыг нь эдлүүлдэг байжээ. Мөн хорогдох хот руу зүгтэж очисон хүмүүс ариун тосоор тослогдсон тэргүүн дахилчийг нас бартал тэнд байх ёстой байжээ. Нас барсныхан дараа тэд хорогдох хотоос чөлөөлөгдөн их нутаг руугаа буцаж болно. Сүнсээр бол энэ их нутаг нь Тэнгэрийн орныг зааж байгаа юм. Тэнгэрт болсон бодит явдлыг сүүдэр болгон харуулах үүднээс Мосегийн энэхүү хуулийг тогтоожээ. Бид бол Тэнгэрийн их орондоо сатанд мэхлэгдэн санаандгүйгээр нүгэл үйлдээд хорогдох хот болох энэ нүгэл дэлхийд дайжин ирсэн Бурхны хөвгүүд юм. Мосегийн хуулинд дах хорогдох хотын зүй тогтлоор хорогдох хотод бууж ирсэн Бурхны хөвгүүд бид тослогдсон ариун тэргүүн дахилж Есүс Христийн үхлээр энэхүү хорогдох хотоос чөлөөлөгдөн Тэнгэрийн их нутагта дахин буцах боломжтой болохыг харуулсан юм. Харин энэ дэлхийд хүн болж төрсөн сүнснүүдээс авралавч чадахгүй сүнснүүд нь өмнөх ертөнцөд сатаны элчнэр гэж хэдийн тогтоогдсон. Завхарч замаа алдсан сүнснүүд байсныг нотолж байгаа хэрэг. Тэд сатантай эвсэн нэгдэж Бурхны ард түмнийг зовоох сатаны элчийн үрэг гүйцэтгэх юм. Библиэд ийм айлджээ. 2 дугаар Коринт 11:14. Гайхах юм алга. Сатан хүртэл өөрийгөө гэрлийн тэнгэрэлж болгон хувиргадаг. Тиймээс хэрв түүний үйлчлэгчид бас өөрсдийгөө зөвхт байдлын үйлчлэгчид болгож хувиргах аваас энэ нь гайхмаар юм биш аж. Энэ ишлэл нь замаа алдсан тэнгэрэлж болон Бурхны хөвгүүдийн дунд хүртэл эднээ сатаны гар хөл болсон сүнснүүд хүн болж төрөөд Христчүүд мэт дүрсгдгийг заасан үг. Үүнээс гадна үе олон сүнс байдагч хэдийн нүгэл нь бүрэн ишлэгдсэн сүнснүүд хүн болж төржиж чадахгүй юм. Тэд сүүлчийн шүүлтийн цаг хүртэл сатаны элчийн хуваар сайн мэдээний үйл хэргийг эсэргүүцэн ажиллах болно. Изекэл иш үзүүлэгч Тэрийн хаан энэ дэлхий төрхөөс өмнө тэнгэрт байсан тухай ийхүү тэмдэглэсэн байна. Изекэл 28:12. Хүний хүү чи Тэрийн хааны тухай гашуудлын дууг гарган түүнд өгвөл эзэн бурхан ингэж айлдаж байна. Чамд мэрэгэн ухаанаар бялгасан үдсэглэн төгс бүрэн төгөлдөр тамга байв. Бурхны цэцэрлэг эдээнд чи байв. Эрдэнсийн чулуу бүр чамайг бүрхэж байлаа. Бадмараг, молор, алмаз, хүрээ, углуургууд чинь чиний дотор алтаар урлагдсан байв. Чамайг бүтээсэн өдөрт тэдгээр нь бэлтгэгдсэн байлаа. Чи халахалдаг тослогдсон хэрүүв байсан. Би чамайг байрлуулсан. Бурхны ариун олонд чи байв. Галт чулуунуудын дундуур чи явлаа.
Бүтээгдсэн өдрөөсөө ахуулан дотроос ч гажуудал олдох хүртэл замлуудаараа чи эм зэмгүй байв. 8 аныхаа хөгжлөөр чи дотроос хүчирхийллээр дүүрч нүгэл үлдэв. Тиймээс би чамайг Бурхны уулаас бузардсан юм мэд хөөсөн. Халахлагч Херуба, би чамайг галт чулуунуудын дундаас устгав. Өнөө үдэж дэлхийд чухал хүмүүс эрт үеийн тэрийн хаантай адил өмнөх ертөнцид чухал байр суурьтай байсан гэдгийг харуулж байна. Дэлхийд төрсөн хүмүүсийн ихэнх нь түүнтэй адил яруу алдартай тэнгэрлэгч нар байсан юм. Библийг гуйлагч зарим нэг хүн хэлэхдээ хүн тэнгэрлэгч нараас арай доох нь бүтээгдсэн гэдэг. Библиэд тэнгэрлэгч нараас арай доох нь болгожээ гэсэн нь жирийн хүмүүс бид гэдэг нь мэдээж боловч үнэн дээр бол уг нь энэ ертөнцид ирсэн Есүсийг заасан юм. Тэгвэл тэнгэрлэгч нараас арай доох нь болгогдсон нэгэн яаж бурхан болж оршиж чадсан юм бэ? Харин хүний хүүг тэнгэрлэгчээс арай доох нь болгосон гэсэн нь бурхан нүгэлтний махан бие өмссөн хугацааг заасан хэрэг. Мөн Есүс сургаалт зүйрлэлгүйгээр ярьдаггүй юм. Тэрээр Тэнгэрийн хаанчлалын нууцыг сургаалт зүйрлэлээр илчилсэн болохоор бодит байдалд нийцэхгүй зүйрлэл хэлэхгүй юм. Тэнгэр элчийн ертөнцийн нууцлаг зүй тогтлыг тэрээр ийхүү зүйрлсэн байна. Лук 15:4 100 хонтой байтал нэг нь алдагдахад 99 хоноо бэлчээр дөрхөн алдагдсан нэгийг нь олдлоо. Араас нь явахгүй хүн та нарт байна уу? Тэгээд хоноо олбол тэр баяртайгаар мөрөндөө тэгнэн гэртээ ирж анд нөхдөө болон хөршүүдээ хамттан дуудан цуглуулад тэдэнд би алдагдсан хоноо олсон тул надтай хамт баярлах тун гин. Би та нарт хэлье. Мөн үүний адил гэмшиг шаардлагагүй 99 зөвтөөс илүүгээр гэмссэн нэг нүгэлтний төлөө Тэнгэрт илүү их баяр хөөр болох болно. Лук 19:10 Хүний хүү алдагдсныг хайж аврахаар ирсэн билээ гэв. Дээрх сургаалт зүйрлэл нь өмнөх ертөнц, энэ ертөнц, хожим очих ертөнцтэй хамаатай зүйрлэл биш үү? Есүсийн айлтсан зүйрлэл бүр өнгөрсөн болон хожим биелэх зүйлсийн талаарх Бурхны далд нууцыг агуулж байдаг чухал зүйрлэл юм. Библиэд ийм айлджээ. Матай 13:10 Есүс хурсан олонд сургаалт зүйрлэлээр энэ бүхнийг айлтсан бөгөөд сургаалт зүйрлэлгүйгээр юу ч тэдэнд ярьсангүй. Энэ нь иш үзүүлэгчээр хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ би сургаалт зүйрлэлээр амаа нээн. Би ертөнцийн суураас эхлэн нууцлагдсан зүйлсийг хэлнэ гэсэн байна. Тиймээс Есүсийн айлтсан бүхэл сургаалт зүйрлэл ертөнцийн суураас эхлэн нууцлагдсан нууцыг илчилдэг билээ.